Биологийн талаасаа эмэгтэйчүүдэд хөгшрөлт явагдаж эхлэхэд өндгөвчний үйл ажиллагаа буурдаг. Өндгөвчний үйл ажиллагаа буурснаар өндгөөс боловсруулах болон бэлгийн даавар ялгаруулах үйл ажиллагаа буурдаг байна. Үүнийг эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе гэж нэрлэдэг. Цэвэрших явцад нүүр халуун оргих, толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч мөн эстрогений хэмжээ багаснаар зарим эмэгтэйд остеопороз буюу яс сэргжих шинж тэмдэг илэрдэг байна. Нүүр халуун оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гинэ. Эдгээр шинж тэмдгүүдээс нүүр халуун оргих шинж тэмдэг хамгийн тод илэрдэг бөгөөд үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Нүүр халуун оргихоо болоход сэрүү татах шиг болж заримдаа жихүүдэс ч хүрдэг байна. Халуун оргих хугацаа нь янз бүр бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжлэх нь бий. Мөн өдөрт хэд хэдэн удаа давтагдах төдийгүй шөнө хүртэл халуун оргидгоос нойргүй хонох хөлрөх явдалч тохиолддог. Тэгвэл эдгээр шинж тэмдэг хэдийнээс эхэлдэг вэ? Хэрхэн арга хэмжээ авах вэ? Энэ талаар ойлголтыг өнөөдрийн эрүүл мэнд нэвтрүүлгээрээ та бүхэндээ хүргэх болно. Цэвэршилт гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд бол ерөнхийдөө бол нэг тийм айдас дагуулсан зүйл юм шиг бодогдод идэг. Гэхдээ тэгтэл энэ бол ердөөсөө физиологийн л нэг хувийн асуудал. Тэгэхээр тухайн хүний хувьд бол цэвэршин гэдэг бол эмэгтэй хүний хувьд цэвэршин гэдэг бол амьдралынхаа нэг шатаас нөгөө шат бол ахиж байгаа явдал. Бид яг ээжээсээ авч гарч исэн өндгөөсөө дуусгаад одоо дараагийн үе шатанда орж байгаа л тийм үйл явц байхгүй. Хүн ер нь эмэгтэй хүн бол ихэс төрхтөө өндгөн хэсэг гэж одоо яг ээжээсээ 4000-аад гаруй өндгөн хэсгийг аваад төрчихдөг. Тэгээд энэ төрсөн өндгөн хэсээ одоо бүх насныхаа турш ингээ ялгаруулаад биений одоо өндгөн хэсэг ялгараад тэр нь одоо үр тогтохгүй гадагшилж байгаа бид нар биений юм гэж нэрлэдэг. Тэгээд энэ үйл явц маань ингээд явагдаад тэгээд сүүлд нь энэ өндгөн хэсэг авч төрсөн маань өндгөн хэсэг маань ингээд одоо байхгүй болоод дуусгана шүү дээ. Энэ үйл явцыг бид нар цэвэршилт гэж нэрлэдэг байгаа юм. Цэвэршилтээс эрт цэвэрших эсвэл хожуу цэвэрших гэдэг юм уу тийм үйл явцаас байгаад байна. Тухайн хүний онцлогоос шалтгаалаад ер нь бол эмэгтэй хүмүүсийн хувьд бол ихэвчлэндээ 45-аас 55 насны хооронд бол цэвэршдэг бүх дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд бол 50 наснд цэвэршдэг. За яг ямар нэгэн гормоны өөрчлөлт өвчлөл байгаа тохиолдолд бол 45-аас эрт цэвэршихийг бид нар бол эрт цэвэршилт гэж нэрлэдэг байгаа. Цэвэршилтийн шинж тэмдэг үзэгдээд ирэхийг бид нар эрт цэвэршилт гэж нэрлэж байгаа юм. Эрт цэвэршиж байгаа шалтгаан нь юу байдаг вэ? Яг эрүүл одоо бие физиологийн хувьд эрүүл эмэгтэй 45-аас 55 насны хооронд цэвэршдэг гэж байна. Тэгэхээр ямар тохиолдолд эрт цэвэршилт ажиглагддаг юм бол? За тэгэхээр ер нь бол ажиглалтаар ер нь судалгаагаар болвол ер нь өндөвчний хагалгаанд орсон нэг өндөвчөө ахуулсан мөн эсвэл удаан хугацаанд жирэмслээгүй удаан хугацаагаар ингээ яваад одоо бүр 40 нас хүртэл жирэмслээгүй тохиолдол байдаг шүү дээ. Ийм тохиолдолд эсвэл гормоны өвчлөлтөө одоо төрөлхөөс одоо гормоны одоо өвчлөлтөө байгаа тохиолдолд ер нь бол эрт цэвэрших хандлагууд гардаг. Гэхдээ энэ бол яг тийм тодорхой яг тийм хүмүүс эрт цэвэршнэ гэсэн яг тийм ойлголт бол байдгүй. Тэгэхээр ердөөсөө биений юм алдагтаад байдаг ер нь удаан хугацаанд ер нь өсвөр наснаас биений юм ирэх хугацаанаас ихсүүлээд биений юм алдагтаад байдаг хүмүүсийн хувьд бол ер нь жоохон эрт цэвэршгэ байдаг хандлагатай байдаг. Харин дараад нь хагалгаанд орчихсон тий эсвэл биений юм тогтмол ирдэг ч гэсэн ердөөсөө жирэмслэхгүй яваад исэн хүмүүсийн хувьд бол эрт цэвэрших тийм хандлага үүсгэж байдаг. Цэвэршин гэдэг нь сарын тэмдэг зогсохыг хэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд 45-аас 55 насны хооронд цэвэршдэг бөгөөд умай мэс засал зэргээс болж 30 иргэм залуу насндаа анх цэвэршихэд хүрдэг байна. Цэвэршилт болон түүнтэй холбоотой олон өөрчлөлт нь өндгөвч өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос үүдэлтэй байдаг. Цэвэрсний дараагаар энэхүү гормоныг нөхөж өгөх нь цэвэршилтийн хүндрэлээс сэргийлэх арга юм. Орчин үед эмэгтэйчүүдийн нас уртсаж цэвэрсний дараач 20-30 жил амьдрахад хүрдэг. Тиймээс нас ахих тусам түнхний үений хугарал, гэрээ эзэгтэн сэтгэл готрол, бэлгийн хүсэл буурах зэрэг урт хугацааны эстроген дутагдлын хам шинж үүсдэг. Энэхүү эмгэгүүд нь цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн амьдралыг хэвийн бус болгох шалтгаан болдог ч гэсэн тохирсон арга хэмжээг авч чадвал хангалттай хэмжээнд урьдчилан сэргийлэх боломжтой. Цэвэршилтийн өмнө буюу дараа үед илэрдэг шинж тэмдгүүднээс ямар шинж тэмдгүүд байдаг вэ? За ердөөсөө цэвэршилтийн өмнө бол биений малтагдах цэвэрлж ирж байгаа. Ер нь 40 гараал 45 гараал за миний сарын тэмдэг одоо ингээд
жоохон алдагтаад байна гэх. Тэгээд цэвэршилт гэдэг маань ердөөсөө ганцхан одоо сарын тэмдэг эрхийг болгох тийм асуудал биш л дээ. Тэр сарын тэмдгийн эрүүлгээ болж ин гэдэг нь өндөвчний үйл ажиллагаа буураад ирдэг. Өндөвчний үйл ажиллагаа буураад ирэхэд яадаг вэ гэхээр нөгөө эстрогон буюу одоо тий бид нар нэг эмэгтэй юу үгүй юу гэх бүх зүйлийг маань тодорхойлдог. Тэр гормон маань өөрөө буураад ирдэг. Тэгээ энэ гормон маань буураад ирснээрээ тухайн хүн маань маш олон төрлийн үйлчлэл гарч ирдэг. Эстрогон гормон гэдэг бол эмэгтэй хүний хувьд бол маш олон төрлийн цогц зүйлүүд хамж ирдэг. Бие махбодын талаас ч гэсэн сэтгэл санааны талаас ч гэсэн маш олон төрлийн хариуцж өдөрдөж авч явж идэг байсан. Гормон маань ялгархаа болоод ирчгээрээ ердөөсөө л тухайн хүнд маань маш олон төрлийн зориг гардаг. За жишээ нь сэтгэл санааны зориг гэх нь биений алдагдaltaа зэрэгээл нүүр халуун оргих, одоо тодорхой бус цагт нүүр нь халуун оргих, шөндөө их хөлрөх, маш амархан уйлдаг, гомддог, ууралдаг болох, одоо нэг хүний хэлсэн нэг үгэнд ч гэсэн маш их эмзэглэл тэрэндээ маш их хүндрүүлдэг зүйлүүд бас ажиглагддаг. За тэгтэл нөгөө бие махбодын талаас өөрчлөлт гараад ирдэг. Тэгээ бие махбодын талаас ямар өөрчлөлт гарч ийнө гэхээр өдөөсөө нөгөө эстрогон гормон гэдэг нь өөрөө ясыг кальцаар ингэ баялагжуулах, кальцийг зөөвөрлөх юм үүрэгтэй ингэ байсан гормон маань бороод ирэхээр өдөөсөө яснаас сэргийлэлт ингээд хүнд маань их үүсдэг. Тэгэл ердөөсөө туч гараад ирэхээр яс цэвэршилт явагдаад ирэх хүмүүс ер нь их хөл гараар сийгээд байна. Тэр гэж их ярьдаг. Тэгэхээр энэ ясны сэргийлэлт болдог байх нь байна. Мөн түнт ч нөгөө эстрогон гормон гэдэг юм нь өөрөө үсийг одоо ургуулдаг сайхан байх. Бидний одоо үс сайхан байх одоо тэр бүх зүйлүүдийг хариуцж идэг гормон маань багасаад ирэхээр үсний уналт их тохиолдог. Илүү их бууралтаад ирдэг. Нөгөө арьсанд нөгөө сайхан нөлөө үзүүлж исэн гормон багасаад ирэхээр нөгөө илүү хөгшөлт гүнзгийрээд нөгөө үрчлээс гүнзгийрээд ирдэг. Арьс хураашаад эхэлдэг. Тэгээ маш олон төрлийн зөвөрөд нөгөө тухайн хүнд хүмүүс явчихж байгаа юм л да. Цэвэршилт явагдаж эхэлснийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал юм. Жишээлбэл зарим бүсгүүчүүдийн сарын тэмдэг нь хэвийн хэмжээнээс хит их эсвэл хит бага ирэх бөгөөд мөчлөг нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилдэг болтгоо. Эсвэл сарын тэмдэг алгасхан ч бий. Цэвэршилтийн үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж тэмдэг бол нүүр болон биеийн бусад хэсгүүд огцом халуун оргих мэт мэдрэмж. Энэ үеэр гинэт халуун оргиж заримдаа нүүр улааж биеийн халуун нэмэгдэж хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргөөсч хим алдагдаж бүр даархан ч бий. Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойр гүйдэл юм. Тухайлбал шүн дунд халуун оргих мэдрэмж төрснөөр 50 нойрсоход нь саад болдог гэдгийг American National Sleep Foundation төрийн бус байгууллага мэдээлж байжээ. WebMD сэтгүүлийн мэдээлснээр цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлцснээс болж толгой өвдөх шинж тэмдэг хүртэл илэрдэг байна. Судалгаанаас үзэхэд эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цэвэршилтийн үед эстрогений түвшин багасдаг учраас ой санамж төвлөрөх чадвар мууддаг бөгөөд үүнээс гадна эстрогений хэмжээ багаснаас үүдэж өдрөөний хуурайшилт явагддаг байна. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаална. Эдгээр шинж тэмдгүүд янз бүрээр илэрдэг бай. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Тэгээ маш сэтгэл санаагаар тайван байлгаад энэ бол байдаг зүйл. Би бол физиологийн нэг шатнаас нөгөө шатанд дахиж чинь гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэгснээрээ мэргэжлийн эмчид хандаад яг одоо эхэндээ болол ингээд биений юм тогтворжуулах зүйлүүдийг зарим тохиолдолд дэмжих зүйлүүдийг хэрэглээ явуулж болно. Хэрвээ зовир нь бүр ихсээд надад нэг оюутан байхад нэг хүн иржсэн л да эмчтэй иржсэн. Тэгээд нүрдэс ингээд бүх ингээд нөхсөөс ингээд хөлс гараад нүрдэс ингээд яг ингээд төрсөн оны дараах байгаа юм шиг ингээд би бүр ингээд нүрдэс явж чадахгүй ингээд байнгын хөлрөөд тэгээд нөгөөхнөөс болоод даалаад тэг амархан хатгаваад байна гэж бүр ирчихсэн. Тэгээд тэр хүний хувьд бол нөгөө хүсний булчирхааг түлхэх буюу тэг багасгах бүрэмжлийг авчихсан. Тэгэхээр зовир тань хэдэрээ танд ингээд маш хүндрээд мэдэгдээд байх юм болоод ердөөс мэржлийн эмчт хандах хэрэгтэй. За би цэвэршинэ, би болохгүй очно гэж яваад иж болохгүй. Энийг шийдвэрлэх маш олон төрлийн арга хэмжээнүүдийг бид нар авдаг, тусалдаг, дэмждэг зүйлүүд байдаг. Цэвэршилт бол эмэгтэй хүн бүрт тохиолдох зам ёсны зүйл. Гэтэл эмэгтэйчүүд үүнийг эмзгээр хүлээж авч өөртөө илүү их зовир мэдрүүлдэг байна. Уг нь бол цэвэршилтээс айх биш, урьдчилан цэвэршилтийн үеийн зовирыг намдаах болон цэвэршилтийн дараах сөрөг үр дагаврыг бууруулахад анхаарах нь илүү чухал юм а. Тухайн хүний маань хувьд болохоор ердөөсөө юу яах вэ ханаа энэ зовируудыг таван тулах биш. Тэ
одоо зовоол одоо сэтгэл санаагаар хямрал ингээд байх нь чухал биш. Энэ зөвөрийг хэрхэн хөнгөвчлөх вэ? Хөнгөн болгох вэ? Мэдээж энэ бол физиологийн асуудал бид нар хойшлуулах юм, уучлах ямарч бололцохгүй хэцүү юм бол хэцүү. Харин тухайн хүний хувьд бол зөвөрийг илүү өөртөө хялбар, ойр тэ хөнгөн байлгах хэрэгээс хамгийн түрүүний алхам болж байгаа юм. Цэвэршилт бол нас ахихад эмэгтэй хүний бие организм тохиолддог хэвийн үйл явц. Тиймээс тогтсон хугацаанд цэвэршилт явагдаж шинж тэмдгүүд нь таныг зовоохгүй байвал эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн та эрүүл амьдралын хэм маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах бүрэн боломжтой. Эстрогон гормоны дутамжлал маань ганц нөгөө арьс сайхан байлгаад байдаг, сэтгэл санаа өргөөдүүдийг ясны зэрэгжилт учруулад байдгаас гадна бас ердөөсөө юу яадаг? Нөгөө эмэгтэйчүүдийн одоо эрэгтэн буюу одоо тийм умаа тэр бүх зүйлүүдийг хайцчихдаг. Тэгэхээр ердөөсөө өндгийс маань ялгархгүй болоод ирэхээр өндгөгч маань багасаад ирдэг. Өндгөгч маань багасаад ирэхээр нөгөө бэлгээ гэдэг зүйл маань одоо доторх шүүл гэдэг зүйл маань багасаад ирдэг. Тэгэхээр нөгөө бэлгийн харилцааны үед одоо цус гарах, өвдөх, урагдах, за тэгээд шээс задгаарах одоо тэмд зовроод илэрээд эхэлдэг л дээ. Тэгэхээр тэр зовруудыг багасгахын тулд ердөөсөө одоо нөгөө ялгархаа болсон эстрогон гормон буюу тэр зүйлийг маань дэмжих эмчилгээ маань амар чухал болдог. Тэгээ манай юунаас орж иж байгаа Himalaya Drug компаниас орж иж байгаа бүтээгдэхүүн бол ердөөсөө эстрогон дэмжих төрлийн гормон орж иж байгаа. За тэгэхээр энэ эстрогон гормоныг дэмжиж өгөхөөр ердөөсөө тэр нөгөө шинж тэмдэг маань буураад эхэлдэг. Зовир маань буураад ирдэг байна. За менса эмийн маань онцлог нь гэх юм бол 100% ургамлын гаралтай. Ямар нэгэн эмтэй харилцаа үйлчлэл байхгүй одоогоор гаш нөлөө бүртгэдэггүй юм байна. За ерөнхийдөө цэвэршилтийн бүх шинж тэмдгийн үед нүүр хамгийн ихний шинж тэмдэг нь бол нүүр халууд угах, хөлрөх, сэтгэл санаа тавгүйдэх, ерөнхий биеийн даралт ихсэх гэх зэрэг ерөнхий шинж тэмдгийн үед ууж хэрэгэлдэг байгаа. Энэ юм маань болохоор савнда 60 ширхгээр савлагдсан өглөө оройд өдөрт 2 ширхгийг ууж хэрэгэлдэг байгаа. За нэг савыг 1 сарын хугацаанд хэрэглэнэ. Ерөнхийдөө тухайн хүний цэвэршилтээс хамаарат бие физиологоос нь хамаарат хэдэн сар уухаа шийддэг байгаа. За тэгээ 12-оос 18 сар хүртэл үргэлжлүүлэн хугацаагаар хэрэгжилж болдог байгаа. Ургамлын найрлагатай учраас ямар нэгэн гаш нөлөө бол байхгүй. Тийм учраас санаа зовх айх зүйлгүй ууж болно. Энэ юм маань эмчин жаргуу олгогддог учраас аль ч эмийн сангаас авч болно. Ер нь бол агаар фармын эмийн сангуудаар дуталтаалагдж байгаа. Хизээ хэрэглэх ёстой гэсэн үг үү? За тэгэхэд энийг бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. За хэрвээ таны биений юм одоо ингээд багасаад алтагдаад танд одоо яг нөө цэвэршилтийн үеийн нүүр халуун ойргох, сэтгэл санаа тавуурах, одоо үс хэмжээгээр унах тий мөн түнчлээ одоо нөгөө айр цаахнаа нүүр хураашаад ингээд яг нөгөө цэвэршилтийн үеийн насан дээр ч очиж тийм зөврөд мөн түрнээс өмнөх насны тийм зөврөд гараад ирэх юм бол эмчтэйгээ зөвлөлдөд авах боломжтой. Мөн жоргоо олгогддог учраас зөвөр одоо тийм зөвөр гараад оншчин ингээд тодорхойлоод явагдсан бол та өөрөө ч аваад удаж болдог. Энэ ургамлын гаралтай эстрогены бэлтгэл байгаа юм. Цэвэршилт нь эмэгтэй хүн бүрт тохиолддогч үргэлжлэх хугацаа илрэх шинж тэмдэг зовиор нь харьцангуй өөр байдаг байна. Цэвэршилт гэдэг юм тухайн хүний хувьд ер нь харьцангуй янз бүр байгаа. Зарим нэг хүмүүсийн хувьд бол 4-5 жил дотор цэвэршилт дуусчдаг ч юм уу 2-3 жил ингээл янз бүр. Гэхдээ ер нь бол дунджаар жил гарны хугацааг бол шаардна. Тэгээ энэ янз бүрийн хугацаанд ингээд цэвэршилт үүсэх. Зарим хүмүүсийн хувьд бол маш удаан хугацаанд нөгөө байхаасаа гадна цэвэршилт арай одоо ингээд дуусахаасаа гадна юу яадаг? Сэтгэл санааныхаа зөвөр тэр чигт үлддэг. Эсвэл бүр ясны сэргийлэх болон бүр илүү өвчлөл ингээд аваад үлдчихдэг тохиолдол байдаг. Тэгэхээр тухайн хүн яг тэгдэг ингэдэг гэсэн бол яг тийм тодорхой зарчим бол байхгүй. Яг тухайн хүний физиологийн хувь амьдрах нөхцөл байдал, сэтгэл санааны байдал яг тухайн үедээ ямар байна гэдэг нь бол маш чухал. Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд илэрдэг. Ахмиг насны эмэгтэйчүүдэд шувууны хоосон үр хэмээх хам шинжин эмгэгч илэрдэг байна. Энэ нь үр хүүхдүүд нь өсч том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосоо оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог гэсэн үг юм. Цэвэрших үед эмэгтэйчүүдийн 85% нь хизээж сэтгэлийн гутралд орж байгаагүй гэж хариулт өгсөн бол харин 10% нь хаяа нэг сэтгэлийн гутралд ордог. Дөнгөж 5% нь л байнга сэтгэлийн гутралтай байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэхүү судалгааны үр дүнгээс эмэгтэйчүүд цэвэршилтээс болж сэтгэлийн гутралд орох нь
амьдралынхан бусад үеийнхээс их биш гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл цэвэршилтийн үед эмэгтэйчүүд хэвийн үеэсээ илүү өөрийгөө тайван байлгах нь чухал юм. Гормон тэнцвэржүүлэх эмчилгээ гэж хийгддэг гэж байна. Яг тэр эмчилгээ бас сөрөг нөлөөтэйч гэдэг юм уу ийм юм яриад байдаг. Тэгэхээр яг одоо цэвэршилтийн үед эмэгтэйчүүд манаас өөртөө таарах эмчилгээг сонгохын тулд зайлшгүй эмчит хандах хэрэгтэй гэдэг зүгээр ярьж шүү дээ. Тэгэхээр яг энэ цэвэршилтийн үед бас эмчилгээний сөрөг үр дагаварч гэдэг юм уу тийм зүйлүүд байдаг уу, судалгаа байдаг уу? За ерөнхийдөө бол Himalaya Drug-ийн компани маань өөрөө удаан хугацаанд ажиллаж байгаа компани. Оноохон жилийн түүхтэй. Тэгэхээр энэ бол бүх эмийн бүтээгдэхүүн дээр өөрөө судалгаа шинжилгээ, клиник судалгаанууд аваа явдаг. Тэгээ энэ бүтээгдэхүүн дээр орсон нөгөө 130-аад эмэгтэй дээр авсан судалгаа байдаг л та. Яг энэ нөгөө эстрогон яг чиний эстрогон гормон өөрөө их тийм нөгөө гаж нөлөө ихтэй. Яагаад тийм гаж нөлөө ихтэй вэ гэхээр өдөөсөө яг тийм сайн тал ихтэй ч гэсэн хэтрүүлэх туныг одоо удаан хугацаанд хэрэглэх нь одоо дүлгэрэл буюу те эмийн тасалтай болох зэрэг нөө зөөрөд илрээд явчихдаг. Тэгээ энэ бүх зүйлүүдийг туршиж үзсэн судалгаа байдаг. Тэгээ 130 нэмэгтэй дээрс гарсан судалгаанаар болвол ердөөсөө гаж нөлөө болвол дотор мухаа эргэх болон толгой өвтөхөөс одоо тийм илүүтэйгээр хүнд зөөрөл гараагүй гэж судалгаа байдаг. Тэгэхээр ердөөсөө нөгөө дутагтаад байсан зүйл дээр минь нөгөө яг нөгөө гаднаас бэлтгэл орж ирж байна гэдэг чинь бас яг болж байгаа юм л да. Эсвэл зарим хүмүүсийн хувьд бол яг эстрогон гормоныг зарим тохиолдолд нөгөө хит нөгөө одоо харшлаад одоо ингэж байгаа тохиолдолд ямар тохиолдолд хүмүүс хэрэглээд байсан бэ гэхээр ердөөсөө гой сайхан болохгүй эстрогон гормон илүүдл хэмжээгээр хэрэглээд одоо ерөнхийдөө бол одоо яг нөгөө загвар өмсгчд болно одоо модулууд одууд ер нь хэвлээд идэг илүү гой сайхан болохгүй ясаа гой болохгүй хэвлээд идэг. Гэтэл энэ маань ердөөсөө тэгж жирийн үед хэмжээтэйг хэрэглэхээр маш их гаж нөлөө өгдөг. Харин цэвэршил гэдэг бол зүйл маань өөр дутагтаад ирдэг. Одоо нүүдг гормон буураад ирдэг. Заавал нөхөх шаардлага ингээд тэнцвэртэй байлгах гэж зүйлээр хэвлээд ирж байгаа тохиолдол бол ер нь болно. Нэг амар тийм гаж нөлөө үүсгэх тохиолдол байхгүй манай бүтээгдэхүүнд. Одоо яг Монголын хувьд бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт бол бас яг эрчүүдтэй харьцуулах юм бол харьцангуй өндөр тий. Тэгэхээр 45-50 насны хооронд цэвэршээд тэгээд дараа нь цэвэршилтийн дараах үе гэхээр бас нэг 10-аас 20 жил дунджаар байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдэд ер нь гарах сөрөг үр дагавар гэж байдаг уу? Яг миний сонссноор бол яс цэрэгждэг ч гэдэг юм уу? Яг ингээд бас хүний бие организмд сөрөг үр дагаврууд гардаг гэж хэлсэн. Тэгэхээр тэр талаас нь бас за нөгөө дуун дээр ч гэсэн байдаг ш нь жилээс жил нөгөө намхарсан жимийн энэ төр гээл дуулдаг штэ. Яг тэр нь тэгсэн чи юу байсан бэ гэхээр ердөөсөө цаандаа нөгөө хүн маань ясны сэрэгжилт ороод ясан суугаад байсан байхыг ердөөсөө тэгээд дуунт ч хүртэл ингээд мөнгөлөд үлдээцтэй. Тэгтэл ердөөсөө тухайн хүнд тэгэхгүй байх. Тэгээ нөгөө Европын орныхан 50-60 настайсэн хүмүүс гой сайхан нарал байгаад идэв штэ. Яг тийм одоо манай нөхцөлд бол эрүүл мэндийн салбар бол хөгжиж чинь мэдээлэл их болж чинь эмч нарын мэдлэг мэдээлэл ба сая илүү бүр үйлчлүүлэгчдийн маань мэдээлэл маш өндөр байна. Тэгэхээр ердөөсөө ясны сэрэгжилттэй байгаа л намхраад байх ердөөсөө шаардлага болохгүй бол яг тэр нөгөө цэвэршилтийн үед нэгээс одоо нөгөө одоо цэвэршилтийн өмнөх бол яг цэвэршилтийн үедээ бол хүнд маш хүнд зовоод гардаг. Яг тэр үеийн маань дуусаад бүр ингээд одоо цэвэршсэн гэдэг одоо онш тавигдсан үеэс болоод тухайн хүнд маань ердөөсөө бас зовор ер нь харьцангуй одоо яг цэвэршилтийн үеийн зоврууд маань намтчихдаг. Тэгэхээр яг цэвэршилтийн үеийн зовирдын үед эстрогон гормоныг уугаад хэрэглээд иж болдог. Мөн түнчлэн нөгөө ясны сэрэгчлээс уршин сэргэлээд кальци аваад иж болно. Тэгээ нөгөө хоол хүнсээрээ хөдөлгөөнд хасгал сургалтаараа биеийн тэнцвэрийг хадгалаа яваад иж болдог. Тэрнээс шууд л одоо маш их хүчтэй байдаг нөгөө цэвэршилтийн үеийн зовирыг цаавд даван дуулна гэсэн ойлголт одоо байхад байсан. Цэвэршилт бол нас иххэд эмэгтэй хүний бие организмд тохиолддог хэвийн үйл явц. Тиймээс та эрүүл амьдралын хэм маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой юм. Ингэхийн тулд нэн тэргуунд эрүүл хооллох шаардлагатай. Хансан өөх тосны агуулмж багтай, загас, жимс ногоо, эслэг өндөртэй үр тариа зэрэг зүрх судсанд сайнаар нөлөөлөх эрүүл хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн кальц, Д аминдимээр баялаг, тослог багтай сүүн бүтээгдэхүүн таны ясны батбөх байдлыг дэмждэг байна. Харин дараагийн арга хэмжээ бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх.
Тогтмол дасгал хийснээр та биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх судас ба ясанд сайнаар нөлөөлөхөөс гадна сэтгэл санааны байдлыг сайжруулдаг байна. Түүнчлэн кофеин арх тамхи болон стрессээ багасгах шаардлагатай. Эдгээр зүйлс цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бүрч доройтуулдаг. Тиймээс та эдгээр хортмоо зуршилтай бол түүнийг зогсоосноор сайн унтаж амарч гинэт халуун оргих мэдрэмжийг багасгаж ирээдүйд тохиолдож болох эрүүл мэндийн эрсдлүүдээс сэргийлэх боломжтой юм. Эмэгтэй хүн бүрт тохиолддог цэвэршилтийг хүн дээр тусгаж авахаас илүүтэйгээр цэвэршилтийн зовиорыг багасгахад анхаарах нь хамгийн чухал талаар эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар онцоллоо.